Хэрхэн QR меню захиалга өгөх вэ? Хэвлэж гаргасан QR уншуулгад таны бүртгэсэн бүтээгдэхүүнүүд харагдана. QR меню бүртгэх хэсэгт идэвхгүй төлөвтэй болгож хадгалсан бараанууд захиалах боломжгүй болж хамгийн доор байрлаж харагдана. Бүтээгдэхүүнүүдийг категориор нь ангилж харах боломжтой. Худалдан авах бараануудыг сонгож дуусны дараа үнийн дүн дээр дарж сагс руу шилжинэ. Сагснаас тухайн барааны тоог нэмэх хасах боломжтой. Захиалах товч дээр дарснаар баримт авах төрлийг сонгоно. Хэрэв аж ахуй нэгжийг сонгол тухайн байгууллагын регистрийн дугаарыг оруулаад төлбөр төлөх товч дээр дарна. Копи товч дээр дарж төлбөр төлөх төлбөрийн хэрэгслийг сонгоно. Мөн QR уншуулах товч дээр дарж өөр утаснаас QR уншуулж төлбөр төлж болно. Төлбөр төлөгдсөний дараа буцаж захиалга өгөх хэсэг рүү ороход таны төлбөрийн баримт харагдана. Амжилттай болсон захиалга масуу пост дээр мэдэгдэл ирж дараах байдлаар харагдана. Үндсэн цэснээс QR меню дээр дарж ороход захиалга харагдана.